D50 дээр холболт хийх. За энд нь 2 зөөрөө өгч чинь. За энэ 2 нь соронц гэсэн үг. За энэ нь болохоор NC дээр, энэ нь болохоор GND, NC-GND. За энэ соронц. За шар хар болохоор энэ хар нь болохоор GND, шар нь push дээр буюу exit button дээр холбогдно гэсэн үг. За энэний шар цэнхэр нь болохоор контрол нэмэх хэсэг дээр. Контрол нэмэх хэсэг дээр болохоор энэ клемнийхээ харыг нь цэнхэр дээр, шарыг нь шар дээр нөхчнө гэсэн үг. За нэмэх 12 буюу хар улаан 2. Хар улаан 2 болохоор хар улаан дээр нь тижээлийн нөхчнө гэсэн үг гэдэг. Яг энэ тайлбар биш үү? Энэ шар буюу контрол нэмэх нь шар дээр холбогдчихно. За энэ эргүүлдэг жижиг эргүүлдэг юм болохоор хаалгангах хугацаа гэсэн. Одоо энэ дэр 0-аас 15 гэж байна. За exit кноп буюу одоо царай таних юм эсвэл чип унших exit кноп тарахад 0-аас 15 секундын дилей үүснэ гэсэн. Хаалга хонгоод суран зү барихгүй 0-аас 15 секунд. За энийг эргүүлэхээр хугацаа нь өөрчлөгдөн гэсэн. Энийг хугацаа энэ үрд харуулчихна.